Монгол үндэсний өв соёл түүхийг түгээн дэлгэрүүлэгч Согоо Entertainment үзүүлж байна. Дамтны Сүхбаатар, Монголын төр цэргийн зүтгэлтэн, Монгол улсын баатар. Ардын цэргийг үндэслэн байгуулагч 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг. Халахын Сэцэн хаан аймгийн ёст байсан хошууны Харьяат 1893 оны 2 дугаар сарын 2-нд төрсөн. Онход овогт Жаминд шавьорж Монгол бичиг сурсан. Улс үндэстний хувь заяаг шийдвэрлсэн дайн байлдааны цагт бүх цэргийн жанжин Сүхбаатар ард түмний дунд өндөр нэр хүнд алдартай байж нийт ардчилсан чиг шугамыг тууштай баримталсан үнэнч шудраг байдлаараа ялгарч эв нэгдлийг эрхэмлэж байсан нь түүнийг үндэсний баатар шинэ Монгол улсын ихэнх үеийн гол удирдагчдын нэг болгожээ. Сүхбаатарын гавьяаг үнэлэн 1922 оны 1-р сарын 10-нд зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Орос улсын Улаан түгийн Одонгоор 9-р сарын 23-нд Монгол улсын Зоригт Баатар Бэс цолоор шагнажээ. 1922 оны эцсээр цэргийн яамны сайдаас чөлөөлөгдсөн. 1923 оны 2-р сарын 20-нд өвчнөөр нас барсан. Богд хааны зарилгаар Сүхбаатарыг гүн цолоор шагнасан. Сүхбаатар Янжмаа нарт зэрэг өргөмжлөхөд өмсөх хувцас байхгүй учраас Манжихэл тоо бодлогын багш Цэймбэсийн ноён хатны хувцсыг өмсөж энэ зургийг авахгүйжээ. Хожим энэ зураг мөнгөн тэмдэгтэн дээр заларсан. 1918 он. 1941 оны Монгол улсын 5 төгрөгийн тэмдэглэл. Баруун талд Сүхбаатарын гэрэл зураг байна. Сүхбаатар жанжны гэргий Сүхбаатарын Янжмаа. Жинхэнэ нэр нь Нэмэндэн Янжмаа. Нийслэл хүрээний уугуул.